Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн байр суурь ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн зочноор аюулгүй байдал судлалын доктор Жавзан Дорж оролцож байна. Сайн байна уу та? Бидний урилгыг хүлээн авч манай студид ирсэнд баярлалаа. За өнөөдөр бидний ярилцах сэдэв бол олон нийт ер нь кибер аюулгүй байдлын талаар ер нь хэр мэдлэгтэй байдгийг, энэ талаар ер нь хэрхэн хүлээж авдаг талаар хоёулаа яриагаа эхлэе. За сайн байцгаана уу? Өдрийн мэнд. За өнөөдөр бас кибер аюулгүй байдлын талаарх олон нийтийн ойлголтын талаар тодорхой хэмжээний одоо судлаачийн хувьас байр сууриа илэрхийлэх болсондоо баяртай байна. Тэгээ яагаад гэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол кибер аюулгүй байдал гэдэг асуудал бол маш одоо шинэ нэр томьёо шиг орж ирж байгаа зүйл. За энэ бол одоо дэлхийн нийтээрээ бол мэдээж одоо маш олон одоо төрөм журмыг бол баримтлаа явж байна. За Монгол улсын хувьд бол 2021 онд бол яг кибер аюулгүй байдлын тухай хуулиа батлуулаад за 2022 онд бол үндэсний стратегийг ингээ батлуулаад явж байгаа. За мэдээж 2-3 жилийн хугацаанд бол Монгол улс яг энэ ойлголтын талаар иргэдтэй мэдлэг мэдээлэл өгөх гэдэг юм уу те ур чадварыг эзэмшүүлэх гэдэг зүйл маань бол нэг төрлийн шинэ ойлголт байгаа. Нөгөө талаараа бол яг энэ кибер аюулгүй байдал гэж яг олон нийт иргэд өөрөө яг мэдж байгаа юу гэхээр ерөөсөө л мэдээллийн аюулгүй байдал буюу таны хувийн мэдээлэл хаана задрах боломжтой вэ? Таны одоо хувийн мэдээлэл бол одоо төрийн бодлогын түвшинд бол хамгаалалтай байх хэрэгтэй гэдэг зүйлийг энгийнээр тайлбарлавал ингэж ойлгоно. За мөн одоо бид нар энэ кибер аюулгүй байдал дээр бол төрийн бодлогыг яагаад ингэж чухалчилж үзэж байгаа вэ гэхлээр ерөөсөө л маш энгийнээр тайлбарлах юм бол Монгол улс бол 3 сая яг иргэнийхээ мэдээллийг одоо хамгаалж чадчихэв нөө те ямар нэгэн байдлаар хүний эмзэг мэдээллийг одоо олон нийтийн сошиал олон нийтийн одоо сүлжээнд одоо түгээх гэдэг юм уу те энэ ойлголтууд дээр өөрөө хамгаалтыг авч чадж байгаа юу л гэсэн ерөөхдөө энгийнээр тайлбарлал ийм зүйл байгаа. Манай улсын ер нь кибер аюулгүй байдал те Монголын геополитикийн орчинд ер нь нөлөөлөх үү? Ер нь хэрхэн нөлөөлдөг юм болов? За кибер аюулгүй байдал бол ерөнхийдөө үндэсний аюулгүй байдлын нэг жижиг хэмжээний нэг суур ойлголт байгаа. За маш олон аюулгүй байдлууд байгаа. За эндээс бол яг кибер аюулгүй байдал буюу мэдээллийн аюулгүй байдлыг онцлоход бол геополитикийн хүрээнд бол одоо маш одоо нөлөөлж чадахгүй хэмжээний одоо юм зүйл байгаа. Яагаад гэвэл Монгол улс бол 3 сая гаруй иргэнтэй дээрээс нь бид нар 2 юм их гүрний дунд оршиж байдаг. За Орос байж гэн те Хятад байж гэн. За энэ хоёр улсын хувьд бол яг энэ геополитикийн түвшинд ямархуу одоо байр сууриас оролцдоггүй. За энэ дээрээ жишээ нь гэх юм бол яг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яагаад ингэж чухалчлаад бид нар өнөөдөр 3 сая иргэний мэдээллийг яагаад чухал тооцоод байна. За энэ контент агуулга буюу энэ сошиалар гарч байгаа мэдээлэл болгон дээр энэ асуудлууд яригдчихэдэг. Тэгэхээр Монгол улс бол ерөөсөө энэ асуудал дээрээ бид нар яаж одоо гол үндэсний стратегийг барьж ажиллах уу? 5-аас 10 жилийн төлөвлөгөө, 20 жилийн төлөвлөгөөг боловсруулсан байх хэрэгтэй. Бид нар сошиал агуулгынхаа хүрээнд за бид нар тодорхой хэмжээний хувь хүний одоо хамгаалтуудын хүрээнд тий за мөн одоо яг энэ кибер аюулгүй байдал гэдэг байгаа зүйл маань төрийн бодлогын хүрээнд яаж хэрэгжиж байгаа гэдэг дээр бид нар тодорхой хэмжээний асуудлуудыг төвшүүлж дараагаар нь одоо маш том хэмжээний геополитикийн асуудлыг ярих нь их зүйтэй болов гэж бодож байна. Иргэн өөрөө ер нь энэ цахим орчинд тий өөрийнхөө хувийн мэдээллийг яаж хэрхэн сайн хадгалах хэрэгтэй юм болоо бид нар ер нь мэдээллийг хэд олон нийтэд тавиад байдаг энэ нөгөө эргээд эрсдэл дагуулах үүдэлтэй болов. Энэ дээр бол ерөөсөө бид нар сошиал дээр одоо бидний яг түгээмэл яг ашиглагдчихж байгаа зүйл маань бол одоо сошиал орчинд бол Facebook байж байна тийм. За одоо өөр Instagram байж байна, Telegram одоо бидний хувийн харилцаа холбооны гэх юм бол Telegram, Viber гэдэг маш олон хэрэгслүүд байж байна. Тэгэхээр бид нар зөвхөн Facebook дээр одоо маш олон ингээд зүйл ирээд байдаг нь би ингээд Facebook-ыг хакерт болчлаа. За бид нар энийг миний Facebook-оор ороод хэн нэг мөнгө гуйлаа ч юм уу те. Ингээд нэг заллингийн шинжтэй зүйлс яваад байгаа. Ерөөсөө л энэ бол иргэдийн нэг талаараа бол иргэдийн одоо тухайн тэр хувийн хэрэгсэл буюу хувийн сошиал медианы хамгаалтын түвшинд бол тодорхой хэмжээний ойлголт ерөнхийдөө байхгүй байгааг нэг илэрлээ.
Хоёрдугаар гэх юм бол энийг иргэд рүү зөвхөн буруутгах болохгүй. Энэ бол өөрөө төр засгийн буюу төрийн бодлогоороо кибер аюулгүй байдлын тухай ойлголт, дээрээс нь сошиал хаягаа та ер нь яаж хэрхэн хамгаалах ёстой юм те. За энийг бүр ингээд цуврал болгоод ингээд маш ойлгомжтойгоор иргэдэд энэ мэдээллийг хүргэх нь байгаа. Тэгснээс одоо юу гэдэг тухайн одоо орон нутагт байгаа бат гэдэг иргэн бол өөрийнхөө одоо фэйсбүүкийг хамгаалахын тулд хоёр нууц түлхүүрүүгийг ингэж дараалтаа хийн гэдгийг бол мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ энгийн мөртлөө энийг маш олон хэмжээний том агуулмжаар нь биш энгийн ойлголтоор иргэдэд эзэмшүүлэх нь л ерөөсөө нэг нэмэр байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол одоо кибер аюулгүй байдлын тухай хуулийн 13.1-3-т бол Монгол улс хамгийн анхны одоо кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг 2022 онд баталсан байгаа. Тэгэхээр энэ үндэсний стратеги дээр юу орсон байгаа вэ гэхээр хүний нөөцийг тогтчулж давтан сургаж иргэдэд одоо тухайн кибер аюулгүй байдлын тухай ойлголтуудыг өгөх гээд оруулаад ирсэн байна. Тэгэхээр энэ зүйл дээр бид нэр юуг илүү их чухалчлах вэ гэхээр иргэдэд эхлээд ойлголт өгөх хэрэгтэй байна. Төрийн бодлогын хүрээнд энэ өөрөө ингэснээрээ дараагаар нь нөгөө аюулгүй байдал дээрээ та энийг ингэж ингэх хэрэгтэй. Тэгснээс одоо төр очиод тухайн иргэний мэдээллийг шалгаад сошиал медиа хаягийн шалгаад те та энэ нууц үгэн дээр утасны дугаараа бичсэн биз дээ гэд хэлж болохгүй. Тэгэхээр иргэд өөрөө энэ ойлголтыг авахын тулд төрийн бодлого нь шатлсан дарааллаар буюу иргэдэд энэ сургалтыг энэ ойлголтыг төрөөс дэмжиж өгөх хэрэгтэй байгаад байгаа. Дижитал аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед ер нь төр, хувийн хвшил, иргэдийн оролцоог яг хэрхэн яаж уялдуулах ёстой гэдэг юм болоо? За дижитал аюулгүй байдал гэхээсээ илүүтэйгээр ер нь аюулгүй байдлын салбар гэдэг өөрөө маш том ойлголт байдаг. Энэ дундаасаа бид нар хүний аюулгүй байдал, кибер аюулгүй байдал гэдэг ингээд маш олон зүйлийг бол хувийн байгууллага, төрийн байгууллага иргэд өөрөө хамтын одоо гурвалсан юм түншлэлээр явах хэрэгтэй гэж бол би харж байгаа. Тэгэхээр энэ зүйл бол өөрөө иргэний одоо юу гэдгийг иргэн та өөрөө энийгээ сурч мэдэрээ гэдэг ойлголт ерөөсөө биш болчиход байгаа. Эсвэл одоо хувийн байгууллага та өөрөө одоо төрийн байгууллагаас ирж байгаа чиг үүргийн дагуу мэдээж одоо аюулгүй байдлаа хангаж байгаа гэдэг аюул олон юмнууд байгаад байгаа. Төр өөрөө бас нэг талаараа зөвхөн дангаараа хэрэгжүүлээд явах зүйл биш байгаад байгаа. Тэгэхээр энийг бол зүгээр хувь хүний хувьд бол би харахтаа төрийн байгууллага иргэн хувийн хвшил бол хамтарсан түншлэлийн хүрээнд л одоо явснараа энэ нь илүү их одоо нийгэмдэр гарч байгаа үр дүнгууд нийгэмдэр гарч байгаа одоо сөрөг зүйлсийн одоо эсрэг болно л гэсэн үг л дээ. Тийм. Аюулгүй байдал үзэж болохгүй гэсэн үг. Тийм. Аюулгүй байдал гэдэг салбар ер нь манад хэрэг хөгжиж байгаа юм болоо? За аюулгүй байдал салбар бол ер нь сүүлийн 10 жилийн хугацаанд бол нэлээд хөгжиж байгаа. Энэ нь юутай холбоотой гэхээр дэлхийн нийтээрээ бол одоо хүний мэдээлэл гэдэг зүйл, тухайн орны бодлогын мэдээлэл, тухайн орны нууцын мэдээлэл гэдэг зүйл бол нэг номертай байгаа. Тэгэхээр магадгүй Монгол улсын хэмжээнд бол төрийн бодлого өөрөө нууцад хамаарахгүй гэдэг төрийн бодлогын шийдвэрүүд явж байдаг. Яг энэтэй адилхан хувь хүний мэдээлэл бол нууцад хамаарах мэдээллүүд байдаг. Хувь хүний эмзэг байдлын тухай мэдээлэл. Ийм учраас дэлхийд дахин бол өөрөө маш олон хуулиудыг санаачилсан. Хувийн аюулгүй байдлын тухай хууль, Хятад гэхэд жишээ нь төрийн бодлогоос гарч байгаа шийдвэрийг аль нэгэн улсад одоо дамжуулахдаа энэ дээрээ бас хуультай очдөг. Бид нар бол ер нь нийтэд ч гэсэн ингээл ил тод ингээд бүх юма мэдээлэлээд байна үгүй гэдэг. Энэ дээр ямар нэгэн хуулийн заалтын дагуу ингээд бүгдөө нууц мэдээллүүд байгаад байдаг. Тэгэхээр энэ мэдээллийг хамгаалахын тулд бол яг энэ аюулгүй байдлын салбарын энэ дундаа аюулгүй байдал салбар дундаа кибер аюулгүй байдлын бол ерөөсөө сүүлийн 10 жилийн хугацаанд бол одоо маш эрдэнэтэй хөгжиж байгаа. За сүүлийн яг 5 жилийн хугацаанд бол яг энэ мэрэгчлэр дагнсан кибер аюулгүй байдлын шинжээчээс ахуулаад одоо судлаач нар бол нэлээ их болж байна. Тэгэд энэ нь бол их болох тусмаа Монгол улсын цөөхөн хамттай одоо улсын хувьд бол маш сайн гэж бол би харж байгаа. Ер нь цахим орчинд иргэн хүний хувь хүний аюулгүй байдлыг хангахад те улс төрийн доктортой байдал ер нь ямар нөлөөтэй юм болоо? За аюулгүй байдлыг хангахад яг улс төрийн хувьд доктортой бодлого
гэж юу вэ гэж асууж ах шиг байна. Тэгэхээр миний хувьд бол би нэг зүйл дээр одоо Монгол улсын хэмжээнд бол нэг зүйлийг одоо хязгаарлахаас илүү дүрм журмаар тогтоох хэрэгтэй бол гэж харж байгаа. За энэ бол ерөөсөө сошиал дээр байгаа хувь хүний мэдээллүүд байгаа. Тэгэхээр одоо та ч гэсэн сэтгүүлч одоо ингээд сэтгэл зүйн салбарын өнөөдрийн нөхцөл байдлыг харж байгаа. Бид нар энэ фэйсбүүкийн үндсэн хэрэглээ бол одоо хүүхдээс ахуулаад 2-3 настай хүүхдээс ахуулаад 80 хүртэл насны хүмүүс хэрэглэж байна. За сүүлийн одоо агуулгаараа бол одоо 15-аас 65 насныхан бол одоо ихэнх хувийг эзэлж байна. Энэ бол дандаа өсвөр үеийнхэн тий 13, 14, 15 үед бол өсвөр үеийнхний хүүхдүүд байж байна. За дөнгөж 1-р ангид ороод 6 настай хүүхдүүд байж байна. Тэгээ энэ болгон дээр энэ сошиалын хэрэглэн дээр нэг манай Монгол улсад яг анзаарагдаад байгаа болохгүй байгаа зүйл бол хувь хүний эмзэг мэдээллийг сошиалд ил тод тавьж байгаа. За энэ асуудал дээр бол одоо яг судлаачийн байр сууриас үзэхэд бол энэ бол нэг талаараа нийгмийн сэтгэл зүйн хүрээний маш том одоо ёс зүйг үйлдэл. Энэ бол сэтгүүл зүйн салбар болоод нийгмийн этикийн салбарт бол ёс зүйг үйлдэл гэж харж байгаа. За мэдээж одоо Монгол улс арчилсан орон бүх зүйлээ ил тод нээлттэй хэлэх нь бол тухайн хүний эрх байгаа. Гэхдээ бид нар энэ дээр эрхээ хэлж гингээд хин нэгний эмзэг мэдээлэл буюу хин нэгний улс төрчийн одоо тий компани захирлын ч гэдэм үү одоо инфлюенсерч гэдэм үү мэдхгүй тий. За энэ хүмүүсийн хувийн амьдралын үр хөвгттэй гэр бүлтэй тий нийтэд сошиал дээр ингэж одоо бичлэгтэй ингээд тавьж байгаа гэдэг бол маш том одоо ёс зүйн болоод гэмт хэргийн шинжтэй асуудал. Энийг яагаад би ингээд хэлээд байна гэхэлэр Монгол улсын хэмжээнд бол одоо цахим гэмт хэргийн за энэ сошиал буллинг гэдэг зүйл бол нэг талаараа бүр ингээд иргэдийн дунд энгийн ойлголт болсон байж байна. Өнөөдөр ямар сэдв гарч ирэх үү те? Өнөөдөр би хэнийг яг энэ сошиал булли дээр одоо юу гэдэг сошиал дээр би хэнийг муулах вэ? Бараг ингээд зарим нь хүлээгээд байж байгаа юм шиг ийм сэтгэл зүйтэй болцсон байгаа даа. Тэгэхээр энийг бол өөрөө төрийн бодлогоор зангидчих хэвээр. За тухайн улс төрч ч гэсэн хувь хүн байгаа. Мэдээж одоо төрийн бодлоготой холбоотой буруу шийдвэрүүд гарах юм бол тухайн улс төрчийг одоо буруутгаж болно тий. Гэхдээ хувийн амьдрал руу өөр одоо юу гэдэг өөрийн одоо эзэмшлийн бусад одоо мэдээлэл рүү өөрсдийнх нь эмзэг мэдээлэл рүү халтна гэдэг бол энэ өөрөө сэтгүүл зүйн салбар, нийгмийн салбарт байж болохгүй ёс зүйн этикийн асуудал яригдах ёстой. Тийм учраас энэ дээр бол ерөөсөө нийгмийн сэтгэл зүйг доктортой байлгахад ерөөсөө энэ сэтгүүл зүйн буюу энэ сошиалын салбар одоо нэг номер талцсан байж байна. Тэгэхээр хиймэл оюун ухаан одоо хөгжөөл ирж гэн тэ. Тэгэхээр энэ болгон дээр минь энэ асуудлыг ярихгүй бол цаашдаа Монгол улс 5-6 жилийн дараа энэ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд энэ кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг бол одоо бүр ярих чухал өнцөг. Энэ дээр маш их мөнгө тавих энэ одоо шаардлагатай болно. Тэгэхээр одооноос маш хурдан зэгцлэх хэрэгтэй гэж бол би харж байгаа. Та нийгмийн сэтгэл зүй гэдээ ярьлаа л да. Ер нь нийгмийн сэтгэл зүй түүхний аюулгүй байдал болон хүний эмзэг мэдээллийг түгээх дээр ер нь манай хуулийн зохицуулалт хэр байдаг вэ? За энэ дээр бол одоо хувь хүний аюулгүй байдлын тухай Монгол улс чинь одоо хуулийг хэрэгжүүлээ явж байгаа. Хувь хүний аюулгүй байдал гэж үе, эмзэг мэдээлэл гэж үе юм тий. За эмзэг мэдээлэл дээр бол одоо сүүлийн жишээнүүдээс одоо дурдах юм бол та бүхэн мэдж байгаа эрүүл мэндийн салбар дээр яг энэ кибер аюулгүй байдалтай холбоотойгоор ярих юм бол иргэдийн буюу эмчлүүлэгчийн мэдээлэл алдагдсан ийм хэрэгүүд нэлээ хэд хэдэн кейс гарсан. XX эмнэлэг дээр жишээ нь тухайн одоо үйлчлүүлж исэн одоо эмнэлгийн мэдээлэл алдагдсанаас болоод энэ дээр тодорхой хэмжээний улс төрчдийн, тодорхой хэмжээний хувийн компаниудын одоо хувьтай холбоотой эмзэг мэдээлэлүүд гарсан. Дээрээс нь тухайн тэр нөгөө шинжилгээний ямар өвчтөй болох те энэ мэдээлэлд гарсан. Тэгэхээр энэ мэдээлэл өөрөө нууцад хамаардаг мэдээлэл. Өнөөдөр магадгүй яг энэ мэдээллүүдээс улбаатайгаар хин нэгний гэр бүл дээр эрсдэл учрах магадлалтай, хин нэгний одоо банкны аккаунт руу нэвтрэх халдлага үлдэх магадлалтай. Тэгэхээр энэ мэдээлэл гэдэг зүйл маань өнөөдөр 21-р зуунд бол маш үнцэнтэй байгаад байгаа. Тэгэхээр иргэд өөрөө энийг ойлгох ёстой. Төрийн байгууллага маань Монгол иргэн бүрийн мэдээлэл бол нэг номерыг
одоо хамгийн үнцэнтэй мэдээлэл юм аа. Одоо тий нэг номерын үнэтэй зүйл юм аа гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм. Таны хувьд саяхан Монгол Ардын намын удирдах зөвлөлийн залуу гишүүнээр сонгогдсон. Мэдээж та аюулгүй байдал судлалын доктор хүн байна. Тэгээд ер нь өөрийн эзэмшсэн мэдлэг боловсролын хүрээнд ер нь цаашид ямар бодлого шинжилэл дээр ажиллах вэ? За миний хувьд Монгол Ардын намын 31-р их хурлаар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Нийтдээ удирдах зөвлөлд бол нийтдээ 39 хүн байгаа. За бүрэлдэхүүнтэй гэж хэлж байна. За мэдээж одоо улс төрийн хэмжээнд, улс төрийн намын хэмжээнд аваад үзэх юм бол би бол өөрийгөө бас шинэ гэж бол харахгүй байгаа. Би 2014 оноос хойш 14 оноос хойш бол яг Монгол Ардын намын залуучдын холбоо, за дээрэс нь 17 18 оноос хойш анх шатны ингээд дүүргийн намын хорон дээр одоо хэрэглэх газрын дарагч гэдэг юм уу, тэргүүлэгч гэдэг юм уу те яг анхан шатнаас нь ингээд ажиллаж үтсэн. Тэгэхээр Монгол Ардын нам бол өөрөө иргэн төвтэй одоо цахим нам болохоо бол ерөнхийдөө илэрхийлсэн байгаа. Гэхдээ энэ шийдвэрүүдийг би тодорхой хэмжээнд анхан шатнаас нь ахуулаад мэдхийн хувьд бол иргэдийн мэдээлэл буюу яг анхан шатн дээр очиод тухайн иргэн бат гэдэг хүн одоо юу хийдэг те тухайн бат гэдэг хүний үсэл бодлын хаана байгаа юм. За тухайн одоо бат гэдэг хүний гэр бүл өөрөө ямар байгаа юм гэдгийг бид нэр онцолж тэр хүний тэр хорооны тэр дүүргийн хэмжээний хүү ардын тулгымцсан асуудал юу байгаа юм гэдгийг бол хэлэлцэж дараагийн бодлого шийдвэр гарч идэг. Тэггүйгээр одоо зөвхөн 20 мянган хүнээс 5 мянган хүнээс асуулга аваад дундаж амьдралтай хүмүүсээс асуулга аваад ядуурлыг яаж бууруулах вэ гэдэг тал дээр шийдвэр гаргах нь бол зохисгүй байгаад идэг. Тэгэхээр яг энэ залуу гишүүний хувьд бол би яг шинжилтэй холбоотой нэлээд хэдэн одоо асуудлууд дээр бол өөрийн байр сууриа илэрхийлнэ. За мэдээж би нэг улсын хурлын гишүүн буюу бодлогод нөлөөлөх хүн биш учраас гэхдээ энэ дээр бол тодорхой хэмжээнд өөрийн одоо мэргэжлийн дагуу буюу яг энэ сошиал медиа эдик буюу энэ дээр өөрөө хувь хүний одоо мэдээлэл кибер аюулгүй байдлын мэдээллүүд одоо хэрхэн яаж алдагдаж байгаа тал дээр бол өөрийн судлаачийн байр сууриас бол хэд хэдэн одоо төслүүдийг эхлүүлэе гэж бол харж байгаа. Таны үндсэн судалгааны ажлуудаас харахад бол төрийн байгууллагын аюулгүй байдал тэр тусмаа эрүүл мэндийн болон төрийн байгууллага руу халтаж байгаа халтлагын талаар байсан. Энэ дээр та хамгийн чухал хэсгүүдээс нь дурдахгүй юу? За яг үндсэн миний яг нөгөө судалгааны ажлууд бол төрийн байгууллагын мэдээллийн системийн аюулгүй байдал гэсэн сэдв байгаа. За энэ дундаасаа би үндсэн судалгааныхаа ажлыг бол эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн систем дээр хийсэн одоо халтлагын талаар бол ерөнхийдөө дурдж өгч байгаа. Тэгэхээр монголчууд бол одоо кибер аюулгүй байдалтай холбоотой халдлага гэдгийг бол одоо нэг юм одоо бид нар чинь бол одоо хүүхэд байхдаа бол дандаа юм кинон дээрээс л тэр халдлага гэдэг зүйлийг ийм зүйл байдгийм байна. За ингэж халддсан байна. За компьютер бол ингэдэм байна гэдэг ойлголтуудыг авч исэн. Гэхдээ одоо яг ингээд бид нэр яг үндсэн судлаач нарын хэмжээнд бол ингээд халдлага гэдэг ойлголтууд за дээрэс нь яг энэ Монгол улсын хэмжээнд байгаа ямар төрлийн халдлагууд байдаг гэдгийг бол одоогор ингээд судлаад мэдээд маш олон халдлагууд байгаа. За тэгэхээр Монгол улсад бол ер нь өдөр болгон халдлага болж байгаа. Энийг мэдээж одоо төрийн байгууллагынхан маань статистик тоо баримттай бол кибер аюулгүй байдлын төвч гэдэг юм уу нийтэд мэдээлэл явж байгаа. Хичнээн халдлага болж гин ингэж гин гэд тэ. За миний хувьд бол яг нөгөө эрүүл мэндийн салбарын систем дээр хийсэн байгууллага дээр хийсэн яг энэ судалгааны ажил маань хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээлэл нийтэд ил тод буюу тухайн халтлагт одоо өртсөн байна уу тухайн хүн одоо нэгдүгээр эмнэлэгч байд юм уу те улсын эмнэлгүүд одоо хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд тухайн хүний мэдээлэл өөрөө одоо найдвартай байна уу те хамгаалалттай байна уу гэдгийг судалсан. За энэ дээр бол одоо мэдээж бодлогын төвшөнд хийх бол хэд хэдэн асуудлууд байгаа. Монгол улсын эрүүл мэндийн салбарын байгууллага маань өөрөө системийн шинжилэл хийх шаардлагатай байгаа. За дээрэс нь хаягжилт буюу одоо вебсайтууд байдаг тий. За вебсайтууд нь өөрөө тодорхой хэмжээнд иргэд мэдээлэл авахдаа энэ нь өөрөө ямар нэгэн байдлаар
одоо яг бидний яг мэргэжлийн хүмүүсийн яг хэлснээр бол нөгөө вектор буюу ямар нэгэн байдлаар энд халтлага орох одоо ийм урсгал байна уу гэдгийг бол хардаг. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө Монгол улсын яг эрүүл мэндийн салбарын улсын эмнэлгүүд дээр бол тэр бол айгүй тутмаг байсан. За энийг яаж шинжлэх ёстой вэ гэхээр ерөөсөө системийн хувьд бид нэр бүрэн шинжилэл хийх ёстой. Гаднаас одоо ирж байгаа хандивын одоо тусламжийн тоног төхөөрөмжүүд дээр бид нэр бас тодорхой хэмжээнд шинжилгээ хийх ёстой байгаа, хяналт хийх ёстой байгаа. Тэгэхээр энэ маань яадаг вэ гэхээр гаднаас ирж байгаа хандивын тоног төхөөрөмжүүд дээр яадаг вэ гэхээр тухайн орных нь програм хангамж ажиллаж идэг. За тэгэхээр энийг одоо маш энгийнээр тайлбарлах юм бол тухайн байгууллага дээр XX байгууллага дээр тоног төхөөрөмж ирлээ. За энэ тоног төхөөрөмжийг бол зөвхөн тэр улсын програмын одоо суурьтайгаар ажиллана гэж заагаад өгч байгаа. За тэрийг Монголын одоо яг ажиллаж байгаа хүмүүс маань тэрийг бол тодорхой хэмжээнд ажилуулад тэгээд тэрүүгээр одоо үйлчлүүлсэн тэр төхөөрөмжөөр магадгүй эрентхэн ч гэдэм байх аппарат гэдэг юм уу те 100 үнэ мэдээлэл тэнд бүртгэж байгаа. За 100 үнэ мэдээллийн эмзэг байдлын буюу тухайн хүн ийм өвчтөй байна гэсэн мэдээлэлүүд бүртгэж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл хаашаа яваад байна вэ гэдэг чинь бас нэг асуудал, бодох асуудал байна. Тэгэхээр ерөөсөө л маш энгийнээр юм байгаа мэт чинь бид нар эрүүл мэндийн салбарын систем дээрээ шинжилэл хийгээд энэ тоног төхөөрөмж дээр тодорхой хэмжээний одоо хяналтуудыг тавих бол нэг номерын асуудал болчихж байгаа. Тэгэхээр ерөөсөө энгийнээр тайлбарлал энэ системүүд дээр бид нар одоо шинжилгээ хийх ёстой. За дээрэс нь одоо бид нар тодорхой хэмжээний эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэхдээ тухайн хүний эмзэг мэдээллийг хамгаалж байгаа тэр систем өөрөө хамгаалалттай байна уу гэдгийг бас одоо төрийн бодлогын хүрээнд бол хяналт хийх, шалгалт хийх ийм одоо шаардлагатай болоод байгаа юм л да. Залуу үеийн ерөн улс төрийн боловсролын өнөөгийн төвшинг та хэрхэн үнэлж хардаг вэ те? Энэ тал дээр ер нь ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ? За залуу үеийн улс төрчдийн гэхээсээ илүүтэйгээр ямархуу одоо байр суурьтай зарчимтай байх хэрэгтэй вэ гэж асууж байгаа шиг байна тийм. За залуу хүний хувьд бол мэдээж тодорхой хэмжээнд өөрийн дуу хоолой гэх юм уу өөрийн хийж байгаа ажлуудыг илүү их нийгэм түгээхэд бол мэдээж одоо бид нар тодорхой хэмжээнд сошиал сувгуудыг ашиглаж болж байна. Иргэдэд мэдээллийг хүргэх байж болж байна. Гэхдээ энэ өөрөө 1-2 жилийн хугацаанд л одоо хүмүүсийн иргэдийн дунд одоо мэдээллийг түгээх гэдэг юм уу те ийм зүйл ажиглагтаад байгаа. Тэгэхээр ерөөсөө залуу үе өөрөө ямар өөрийнхөө хийж чадах зүйлийг одоо юу гэдэг нь тухайн улс орондоо үлдээх вэ гэдэг ерөөсөө бодлогын шийдвэрүүд дээр бид нар дуу хоолой өргөх юм байна. За нэгдүгээр гэх юм бол одоо тухайн тэр хүмүүсийн одоо тулгамдж байгаа асуудлыг өөрөө өнөөдөр магадгүй 1-2 айлд очиод хүнс дутуу байгаа юм байна гэд хүнс бэлгэлэхээсээ илүүтэйгээр тухайн тэр гэр бүлд ажилгүй байгаа юм ба штэ тий ажлын байргүй байгаа юм байна. Тэгэхээр энэ ажлын байрыг яаж шийдэх вэ гэдэг асуудал төр бодлогын шийдвэрүүдийг өөрийн одоо хийж чадах зүйлээрээ одоо бодлогын түвшинд нөлөөлөх. Дээрэс нь тухайн тэр нөгөө гэр бүлийн хүрээнд байгаа тэр боловсролын асуудал, хүүхдийн асуудал тий тэр ээж аавын одоо ажилгүйдлийн түвшин яагаад юм байгаа юм гэдгийг бол яг энэ суурь дээрээ бодлогын шийдвэрүүд дээр айгу хүртээмжтэйгээр шийдвэрүүд гаргаж ижил одоо энэ нийгмийн одоо хамгийн одоо импактыг үзүүлэх нөлөө үзүүлэх зүйл юм болов гэж харж байгаа. Төрийн ер нь аль шатнд залуусын оролцоог ер нь боддоор нэмэгдүүлэхийн тулд ямар арга ашиглах ёстой вэ? Яавал энэ үр дүнтэй байх ёстой байдаг вэ? Залуучуудын оролцоо бол ер нь сүүлийн жилүүдэд бол одоо маш эрдэмтдээ нэмэгдэж байна. Монгол яг залуучуудын одоо бизнес эрхлэлтийн түвшин дээрээс нь олон улсад эзэлж байгаа байр суурь те энэ нь өөрөө төрөөс хамаарахгүйгээр бид нар өөрсдөө Монгол улсыг сурталчилсан маш олон зүйлс болж байна л да. Тэгэхээр залуучууд бол оролцооны хувьд бол би залуучуудыг сүүлийн ер нь 5 жилийн хугацаанд бол маш эрчимтэй оролцож байгаа гэж харж байгаа. Төрийн бодлого шийдвэр дээр бид нэр дуу хоолойгоо нийтдээ илэрхийлж байна.
болохгүй байгаа зүйл дээрээ бид нар нээлттэйгээр тухайн тэр засгийн газарт ч гэдэм үү те одоо улс төрийн хүрээнд энэ бодлого шийдвэр буруу байна гэдгийг бид нар ямар нэгэн контентоор ч гэдэм үү сошиал дээр ч гэдэм үү илэрхийлж чинь. Урд нь бид нар энэ зүйл байгаагүй. Зөвхөн одоо гадаа зөвхөн талбай дээр гарч чагсахыг л бид нар эсэргүүцэж чинь гэж хардаг байсан бол өнөөдөр бол Монгол залуучууд тодорхой хэмжээнд бол өөрийн мэдлэг ур чадвараараа хүртэл одоо дэлхийд үнэлэгдэж явж байгаа. Энэ зүйлээрээ бид нар энэ бодлого буруу байна гэдгийг хүртэл одоо улс орондоо тодорхой хэмжээнд бол ингээд нээлттэйгээр илэрхийлж явж байгаа. Тэгэхээр би энэ оролцооны хувьд бол залуучуудыг 18-аас 35 насны залуучуудыг бол одоо маш сайн байгаа гэж бол харж байгаа. Манай улс төрийн соёлыг сайжруулахад ер нь намуудын дотоод харчлалын үүргийг та ер нь хэрхэн хардаг вэ? Яг энэ ер нь дотоод харчлал нь яг байж чаддаггүй тий? Дотоод харчлалаар нь хадгалж чаддаггүй намууд. За улс төрийн намуудын хүрээнд гэх юм бол за дотоод ардчлал одоо тодорхой хэмжээнд бол одоо хангаж чадж байгаа гэж бол ерөнхийдөө харж байгаа. Тийм. Тэгээд мэдээж энийг бол яг өөрийн байр сууриас хэлэхэд бол бас тутмаг. Яагаад тэгэхээр маш олон одоо улс төрийн чиглэлээр хийж байгаа судлаачид байгаа. Энэ дээр бас зөв хариултуудыг манай хуульчид маань ч гэсэн яг энэ өөрөө ардчсан зарчимтай юу те гэдгийг бол хэлэх байх гэж бодож байна. Хувь хүний хувьд бол би улс төрийн намуудыг залуучуудын оролцоогоор илүү их төвчлөлттэй зүйлүүд харагдаж байгаа гэж бодож байна. Одоо ардчсан намын хувьд ч гэсэн сая одоо 26 настай за тэгэл 30 настай гэх мэтчлэн те нарийн бичгийн дарга нарыг эхэлж оруулж ирээл улс төрт тодорхой хэмжээний ойлголтуудыг өгөөл улсын хурлын гишүүн гэл одоо энэ хүмүүс маань ч гэсэн Монгол Ардын намын хувьд ч гэсэн бас залуу одоо боловсон хүчнүүдэд маш их дэмжиж ажиллаж байна. За нарийн бичгийн дарга нар гээ сая 31-р хурлаараа ч гэсэн та бүхэн харсан байх дандаа 90 оны залуучуудыг нарийн бичгийн даргаараа тавьж гин гэд энэ өөрөө ардчсан зарчмаараа үзэхэд бол нөгөө аливаа нэгэн нам улс төр бол одоо цаг үеийн 3 үеийн эхлэхээр явдаг гэдэг шиг намуудын тогтолцооны хувьд намуудын одоо энэ чадамжийн хувьд бол залуу одоо дунд те ахмад гэсэн энэ 3 үеийнхэн үндсэн суур зарчмыг бол маш сайн баримталж байгаа гэж би харж байгаа. Хизээч удаа залуучуудаа боломж хаал те одоо дэмжихгүй барихгүй гэд ингээд байгаа зүйл алга Монгол улсын хэмжээнд ардчилсан улс гэд бид нар нийтээрээ одоо жишээ нь бат гэдэг хүн бол юу хэлэх гээд байгаа сошиалд нээлттэй илэрхийлж байна. Энэ дээр нь ямар нэгэн хаалт талгаа. Тэгэхээр бол одоо энэ зүйл дээр бол бүх намууд бол одоо шинжилэлтэй шаардлагатай зүйлсээ бол маш сайн хийгээ явж байгаа л гэж харж байна. Таны хувьд залуу улс төрчийн хувьд улс төрд орох ер нь гол шалтгаан юу байна? Аюулгүй байдлын судлаач мэрэгжилтэй хүн улс төрд ингээд хөл тавихад ер нь ямар илүү уур чадвар танаас шаардж ив? За улс төрчин бол ерөөсөө одоо маш мундаг улс төрчид байгаа. Гэхдээ миний бодлоор бол одоо улс төрч хүн бол маш сайн хөрсөө ойлгодог хүн байгаасаа гэж бол хүсдэг. Тухайн орон нутагт төрсөн ч бай, тухайн орон нутгийн амьдралыг мэддэг тий. Тухайн дүүргийн амьдралыг мэддэг. Дээрээс нь ямар зүйл хийх гэж байгааг хүртэл одоо бодож санаж бодлого шийдвэртэй ордог байгаасаа гэж бол би хардаг. Тэгээд дээрээс нь бид нар яг энэ Монгол улсад бол яг улс төрч гэхээсээ илүүтэйгээр хувь хүний одоо асуудлыг иргэдийн асуудлыг нэг номерт тавьдаг байгаасаа гэж бол хүсдэг. Маш олон одоо том төсөл мега төслүүд явж байна. Тэгээд энэ дээр бол одоо энэ болгон магадгүй бидний амьдрал дээр хэрэгтэй байгаасаа миний ээж аавын амьдрал дээр миний ах дүүсийн амьдрал дээр энэ өөр өгдөг байгаасаа төсөл байгаасаа тийм яагаад тэгэхээр одоо зарим нэг төслүүдийн зарим нэг хийж байгаа ажлууд бол дандаа иргэдийн одоо байгууллагуудын татвар төлөгчийн бас зарим нэг мөнгөөр явж идэг. Тэгэхээр энэ төлж байгаа энэ мөнгө маань тухайн тэр ирээдүйд болох бидний дараагийн 10 жилийн бидний өөр хүмүүсийн амьдрал дээр илүү их одоо өөр өгөөжтэй байгаасаа л гэдэг бид нар нэгдүгээр харах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. За мэдээж одоо би бас яг улс төрийн хүрээнд бол хэлэхэд бас нэг зүйлийг нэг талаараа дэмждэг, нэг талаараа одоо
үүсгэж шүүмжилдэг байр суурь бол байгаа. За нэг талаараа шүүмжилж байгаа байр суурийн талаасаа ярихад бол ерөөсөө бид нар иргэдийн энэ их нөгөө юу гэдэг дарамт гэх юм уу, стресс, энэ сэтгэл зүйн асуудал, энэ нийгмийн сэтгэл зүй гэдэг асуудал ч одоо баг энэ агаарын бохирдлоосоо илүү их болчлоо. Тэгэхээр энэ дээр бол төр өрөөнд бодлогын шийдвэрүүдийг гаргаасай. Сошиал эдикийн асуудлуудыг бас гаргаасай гэж бол би харж байгаа. Тэгээд хувь хүн болгон одоо өөрийнхөө мэдээллийг, хувь мэдээллийг, үр хүүхдийнхаа мэдээллийг, магадгүй ээж аавынхаа мэдээллийг, ах дүүсийнхаа мэдээллийг нийтэд зарлуулад тий өөрийн хийгээгүй одоо ямар нэгэн хэргийн төлөө гүтгэлэг одоо чигшүүрт байдал энэ болгонд бити өртөөсэй гэж бол би харж байгаа. Тэгээ энийг өөрөө түүний үр хүүхэд нь үзэж байгаа тухайн одоо иргэнчтэй одоо мэдээчтэй тухайн ямар ч өндөр албан тушаалтан байсан иргэний одоо үр хүүхэд нь ах дүү нь ээж аав нь үзэж байгаа. Энэ болгон дээр одоо ямар сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх үү гэдгийг бас тодорхой хэмжээнд хараасаа гэж бол хүсэж байгаа. Тийм учраас энэ одоо асуудал дээр бол үндэсний хэмжээний бодлого шийдвэр журмыг бол одоо яг энэ сошиалтай уйж өгөөд тодорхой хэмжээний юм заалттай бодлогуудын шийдвэрүүдийг бол гаргаасаа л гэж л одоо харж байна да. Улс төрийн ер нь энэ одоо ингээд даамжирсан энэ авилгын сэтгэлгээг өөрчлөхөд залуу улс төрчид ер нь ямар үүрэгтэй, ямар бодиттой ажил хийгээсэй гэж та боддог бай. За миний хувьд бол одоо авилгал гээл одоо хээл хахуул гээл маш олон янзаар ярьж байна тий. За энэ өөрөө улс төрийн хүрээнд байгаа асуудал бол биш байгаа. Энэ бол нийгмийн асуудал. Нийгэмдэр ч байгаа. Бид нэр хувийн компаниуд дээр, иргэд дээр тий. Одоо яг ингээд жижиг хэмжээний ингээд авилгал бид нэр зөвхөн том хэмжээний авилгалуудыг хараад байгаа. Тэгэхээр үндсэн яг энэ хөрсөн дээр байгаа тэр хүмүүс дээр авилгал ирж байгаа үгүй юу гэдгийг бас тооцоолох хэрэгтэй болоод байгаа юм л да. Одоо жишээ нь яг авилгал гэдэг үг өөрөө ямар үг үндэстэй үг гин те? Яг авилгал гэдгийг бид нар нийгмийн асуудал болгож харах юм уу? Эсвэл зөвхөн улс төрийн асуудал болгож харах юм уу гэдэг чинь. Тэгэхээр миний хувьд бол энэ асуудлыг бол нийгмийн бүтэн одоо энэ сегментчилсан асуудал болгож хараасаа гэж үзэж байгаа. Зөвхөн энэ улс төрч авилгал авсан байна биш. Энд одоо иргэд дээр ямар хүндрэлүүд байгаа юм. Энэ хүндрэл байгаа учраас иргэд хувийн байгууллагууд энэ асуудлыг шийдэж чадахгүй учраас тухайн одоо хин нэгэнд те А, Б гэдэг хүнд тодорхой хэмжээнд шийдвэрлэхийн тулд мөнгө өгöd шүү дээ те. Тэгэхээр магадгүй тэр одоо шийдэгдэхгүй байгаа тэр асуудлыг төрөөс хараад за энэ нэрэн энэ компани дээр болохгүй юм биш үү? Магадгүй энэ олон хууль тогтоомж, энэ олон тусгай зөвшөөрлийн материалыг тэгвэл цөөхөн болгох ч тийм. Ингийн бол тодорхой хэмжээнд бас авилгал буурах юм болов уу гэж бас харах хэрэгтэй. Тэгээ магадгүй би 10 материал бүрдүүлдэг байсан бол тодорхой хэмжээнд 4 материал бүрдүүлэх юм бол бид тухайн тэр тусгай зөвшөөрлийг авахд аюу easy болчихно. Энэ дээр ямар нэгэн байдлаар би тухайн хүнд ямар нэгэн байдлаар мөнгө өгөх шаардлагагүй болчиход байгаа юм. Тэгэхээр бид нар энэ авилгал гэдэг асуудлыг төрийн сегментээр биш, нийгмийн сегментээр хараад төр өөрөө энэ дээр тодорхой хэмжээнд одоо системчилсан маягтайгаар одоо дэмжлэг үзүүлдэг байгаад энэ нь өөрөө иргэдийн амьдрал дээр маш easy буух юм бол энэ авилгал гэдэг асуудлыг бид нар тодорхой хэмжээнд бас шийдэх юм болов. Зүгээр миний хувьд, судлаачийн хувьд бол ингэж харж байна. Манай оронд ер нь залуу улс төрчдийн өсөлтийг хамгийн их хаадаг эсвэл ямар нэгэн институт эсвэл соёлын асуудал ер нь байгаа болов уу? Соёлын асуудал гэхээсээ илүү би нэг зүйлийг бас одоо юу гэдэг залуу эмэгтэйчүүд улс төрд ороход бас маш олон зүйл яригдчихэд одоо жишээ нь та бүхэн бас сошиалаас харсан байх. Яг тухайн залуу одоо эрэгтэй хүн энэ дээр би жоохон гендер юм ярих гэдэг нь л да тий. Залуу эрэгтэй, залуу эмэгтэйгийн хооронд маш олон зүйл яригдчихэд. Энэ бол бидний амьдрал дээр яг байгаа асуудлууд. Магадгүй нэг 26 за 27-тай одоо би гэдэг эрэгтэй одоо 20 яг адилхан настай бас нэг эмэгтэй байлаа гэж батхад нийгмийн сэтгэл зүй өөрөө одоо илүү эрэгтэй хүн тал дээр нь ямар мундаг юм бэ?
одоо бахархаж जैन ч юм уу те энэ насны хүн ингээ бодлогоор орж जैन гэд маш олон ийм эерэг одоо мэдээллүүд хүрэх боломжтой. Магадгүй тухайн тэр эмэгтэйгийн мэдээлэл дээр залуу эмэгтэйчүүдийн мэдээлэл дээр бол айгүй их сөрөг комментууд ирж идэг. Тэгэхээр энэ дээр бол тэр сөрөг комментиг бэлдэж байгаа, сөрөг тэр сэтгүүл зүг буюу тэр контентыг бэлдэж байгаа хүн нь өөрөө бас эмэгтэй хүн байдаг. Тэгэхээр энийг бол одоо хүн болгон мэдж байгаа. Эмэгтэй хүн өөрөө ядаж эмэгтэй хүнээ муулдаггүй байгаасай. Эмэгтэй хайртай байгаасай. Нэгэндээ бас гендерийн хувьд ч гэсэн хайртай байгаасай тий. Гүтгэлэг одоо ямар нэгэн байдлаар доромжлол гэдэг зүйлийг эмэгтэй хүн өөрөө хэн нэг эмэгтэй хүн рүү хийдэггүй байгаасай гэдэг энэ одоо сэтгүүл зүүн одоо өөр одоо сошиалын иргэн бэ гэдэг хүний этикийн асуудал яригдчихэж байгаа юм л да. Ерөөсөө ёс зүйн асуудал. Тэгэхээр энэ дээр бол одоо илүү их одоо гоё тийм зарчимтай ийм суурь бодлогуудыг л одоо сошиалын түвшинд одоо өөр ямар юмны түвшинд хэдэнтэй бүгдэнд нь одоо хэрэгжүүлээсэй л гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө залуу байснараа энийг хийж чадахгүй гэсэн үг биш. Залуу байснараа илүү их харин ирж хүчтэйгээр шинэ бодлогуудыг гаргаж ирж шинэ зүйлсийг гаргаж ирж те болохгүй байгаа асуудлуудыг нээлттэйгээр шүүмжилдэг ийм л одоо хүмүүс Монгол улсад хүний нөөцийн хувьд бол хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээрээ ч гэсэн Монгол улс 3 сая хүн дундаа ингээд илүү их ингээд нэгнээ үүсгэж нэгнээ доромжилж те хин нэг гүтгэж ингэж байснаасаа илүүтэйгээр илүү их том агуулгын хүрээнд хараасай. Илүү их одоо хоёр орны хооронд байгаа энэ Монгол жижиг улс маань хөгжөөсэй гэдэг нүдээр хараасай л гэж хүсэж байна. Сошиал дээр бол одоо шин залуу улс төрчдгийг одоо бүүлийдэх тэр дундаа эмэгтэйчүүдийн манлайллыг үүсгэх асуудал бол нэлийн хүчтэй өрнж явах шиг байна. Тий эмэгтэйчүүдийн манлайллыг гэхээсээ илүүтэйгээр эмэгтэйчүүдийн яг энэ манлайл гэдэг асуудал нь яг юу байгаад байгаа юм те. За эмэгтэйчүүд бол мэдээж бэлтгэх хэрэгтэй. За эрэгтэй хүмүүс ч гэсэн алдах бэлтгэцэж ордог те. Тэгээд энэ дээр бол одоо сайн одоо олон улсын түвшинд маш сайн явж байгаа бизнесмен эмэгтэй сүүлийн үед бол одоо боловсролын түвшинд ч гэсэн манай Монгол эмэгтэйчүүдийн суурь одоо түвшин за боловсролын түвшин хүртэл нэлээд өндөрт гарчлаа. За сая бол одоо улс төрийн хүрээнд харах юм бол Монгол ардын нам одоо ихэнхдээ 40% байхаар эмэгтэйчүүдийн квотыг оруулж ирлээ. Энэ нь өөрөө илүү их олон эмэгтэйчүүдэд боломж олгоод байна. Тэгэхээр энэ боломж дээр байгаа эмэгтэйчүүд маань яг энэ нийгэм дээрээ гараад тэр боломжийг эдлээд тухайн тэр одоо улс төрийн намд ч байд юм уу тухайн тэр гишүүнч болд юм уу те ингэснийхаа үр дүнгийн араас ерөөс нийгэмд хэрэгтэй бодлогыг л боловсруулаасаа те дэд бүтцийн салбарт эрүүл мэндийн салбарт яг энэ нэг эмэгтэй хүний энэ нэг одоо голлох бас ажиллах ёстой салбарууд байна шүү дээ. Хүүхдийн хүчирхийлэл байж гэн гэр бүл байж гэн одоо яг энэ сошиал асуудлууд байж гэн те энэ дээр илүү их одоо нөгөө дуу хоолойгоо өргөж илүү их одоо нөгөө зөвхөн 1 жил биш 20 жилд одоо миний үр хүүхдүүд амьдрах тэр нийгмийн асуудлыг шийдээсэй гэж бол харж байгаа. Энэ хүрээд бидний ярилцах цаг дуусаж байна. Бидний урилгыг хүлээн авч манай студид ирж өөрийн байр суурийг илэрхийлсэн танд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд. Үзэгчдээ энэ хүрээд манай байр суурь ярилцлагын нэвтрүүлэг өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор аюулгүй байдал судлалын доктор Жавзан Дорж оролцлоо. Бид кибер аюулгүй байдлын талаарх олон нийтийн ойлголтын талаар ярилцлаа.